Тэгвэл ажил амьдралын баланс, work life balance-ыг байдаг гэж боддог хүн бол бараг стартап хийгээ хэрэггүй л гэж хэлнэ. За намайг Батмөх гэдэг би биотехнологич мэргэжилтэй Airfield компани хамтран үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал байна. Тухайн үед бид нэр яг дотор орчинд хүчил төрөгч дутагддаг. Тэгээ өөр янз бүрийн шийдлүүд хайж исэн ч гэсэн одоо хүчил төрөгч агааржуулалт сайн байхаас гадна тэр нь сайн байлаа гэд бохир агаар орж ирээд байвал тэр нь одоо ямар ч үр нөлөөг улам эрүүл мэндэд хортой гэж үзэгдээд байна. Тэгэнгუთ бохир агаарыг яаж дотоод орчны нөхцөлд одоо цэвэршүүлэх үү гэдэг дээрээ одоо толгойг ашиглаж эхэлсэн гэсэн. Тэгээ гол түүхийд нь хоньны нос. Тэгээ хоньны носыг ашиглаа Монголд хаягддаг бас үнгүүтцэн түүхийд. Тэгээ бид нэр яаж энийг ашиглаад илүү одоо өндөр түвшний дээр одоо нарийн ширхэг тоосон зэрэг шүүдэг болгож хөгжүүлэх вэ гэдэг сүүлийн 3 жил хөгжүүлээд зөндөө олон гадны дотны стартапын тэмцээн уралдаануудад оролцоод нэлээд тасралтгүй хөгжүүлэлттэй л явж байна. Тийм хоньны носыг сонгосон нь бас учиртай. Тэгэхдээ бид нар анх удаа ч яг энэ хэрэглэн дээр ашигласан компани биш юм билээ. Яг NASA 1980-90-ад оны үед баха хайгаад үзүүл гарч ирэх бах. Яг нөгөө сансар судлалын салбарт агаар цэвэршүүлэх, дотор орчны дээр агаараа цэвэршүүлэхдээ яаж одоо нөхөн сэргээгдэх буюу regenerative тэр одоо малын ноос бол ургаал унаал гэж яддаг тийм. Тэгэхээр тийм нөхөн сэргээгдэх түүхийдийг яаж ашиглах вэ синтетик зүйлийн оронд гээд тэгээ судалгаа хийгээд агаар цэвэршүүлэгч нь ашиглаж ирсэн юм байлээ. Тэгээ өндөр үр дүн өгсөн. Ялангуяа нөгөө хортой хий одоо тэр тоосонцруудаас гадна нөгөө дэгдэмхий органик хийнүүд гэж ярьдаг. Тэр нь илүү хүний биед хортой. Ялангуяа нутаа дотор орчноос үүсдэг энэ барилгын материалаас үүсдэг одоо chemical-ийн нэгдлүүдээс илүү тэрийн шингээдэг шин чанартай байна гэж судлаад гараад ирсэн. Тэрнээс хойш зөндөө судалгаанууд бас явсан. Тэгээ бид нэр Монголд ч ингээд үнгүүтцэн дээрээс нь ийм үнцэнтэй түүхийд мөртлөө үнгүүтчээд ингээд байгаад байна. Тэгвэл энийг ашиглах тал руу хөгжүүлээ гэдэг. Тэгээ хөгжүүлэлт эхэлсэн. Эйри яг компани үүсгэн байгуулад 2021 оны 9 сард байсан. Тэгээ харамсалтай нь бид нэр тухайн үед амар олон ажил төлөвлөсөн байсан чинь та санаж байгаа бол яаж байгаа бол ковидын дараа хятадын хил нэг хэсэг хаагдаад юу ч орж ирээгүй гацсан. Тэгээ бид нэр энэ загвараа бүр ингээд мөнгө босгоод өөрсдөө зарим нь хадгаламжаа, зарим нь үнээс зээлэл, зарим нь байсан мөнгө игээл захиалга хийцэн. Тэгээ яг тэр өвөлдөө зарах гэсэн чинь хил хаагдаад орж ирэхгүй нөгөөт нь бүтэн жил хил дээр гацаа. Тэгээ хил дээр одоо нөгөө агуулгын мөнгө төлөөд бүр шатаад дээрэс нь энд носоор фильтр хийцэн. Тэгээ 2022 оны өвөл яг энэ гарч ирсэн байхгүй. Айгу хүндэл байсан. Тэгээ яа тэгэхээр борлуулалт байхгүй, орлого байхгүй, бүх мөнгөө хийцэн. Тэгээд л ер нь гацж байгаа юм л да. Тэгэл хүлээгээл өөр янз бүрийн юм гээл. Тэгээ уусаа бүгд яг бүтэн цагийн болж ороогүй байсан. Уусаа бас амьдрахгүй бол амьдрч чадхаа болж шүү дээ. Тэгээд тэр үе байсан болохоор бараг яагаад ч эхэлж юу руу ч орчвдоо гэл амар эргэлздэг үе нь бол тэр хамгийн хэцүү үе байсан. Яг анх бид нарыг эхэлж байхад тухайн үед яригддаг байсан гарааны бизнесийг дэмжих тухай хууль тэгээд татварын тэр одоо хөнгөлөлтийн хуулиуд нь ингээд орж ирээгүй байсан. Яг сүүлийн 1-2 жил нэлээд одоо бодлогын түвшинд гоё дэмжлэгүүд орж ирж байгаа. Стартап хэрвээ гарааны бизнес мөн бол тодорхой патент оюуны өвчтэй яг инновацлог зүйл шингээсэн тийм бүтээгдэхүүн гаргадаг бол одоо юу яаж байгаа. Стартап гэдэг тодорхойлолт аваад одоо компанийнхаа нэрний урд гарааны гэдэг яг үг альбансаар аваад тэгээд хөнгөлтүүд итлэх боломжтой болж байна. Тухайн үед тийм байгаагүй. Тэгээд за бодлогууд ингээд хэрэгжиж эхэлж байгаа юм байна. Тэрнээс гадна яг журам яг нөгөө төрийн байгууллагуудын хоорондох харилцаа нь бол стил муу хэвээрэл юм билээ. Одоо жишээ нь бид нэр гайлаас одоо ингээд татваргүй оруулж ирнэ гэчээд дараа нь гайл дээр ирсэн чинь анхны одоо сүүлд бол татваргүй авч чадсан. Тэрний өмнөх дээр бол энэ хэрэгжээгүй байгаа гэж байгаа л одоо татвар авчиж байгаа байхгүй. Уг нь бол болж байна. Гэх мэтчлэн тэр нэгээ сайжраа явах бах. 22 онд нөгөө анлиш гэдэг олон улсын тэмцээнд шалгарсан бас энтэг явах хэрэг гараад арайгс тэмцээндээ оролцож байгаа шүү дээ. Тэгээд тухайн үеийн нэг ментор нь усны фильтрийн салбарт ажилладаг. Тэгээд Barry гэдэг Америк залуу тийм одоо эксперт байхгүй усны фильтрт ажилладаг. Тэгээд бидний нэг муухай царилцсан сууж исэн чинь сешнуудад дуусчаал. Та нар тэгээд яг юу та нарт хэрэгтэй байна? Одоо юун дээр гацчихад байна гэсэн чинь манай нэг тухайн үед байсан бас нэг партнер биднээс яг мөнгө л байхгүй байна да. Тэгээд бусд нь ч ер нь болчихно даа гэсэн чинь тэгвэл хэд хэрэгтэй байгаа гэж шууд биднэрт мөнгө өгьгээд
Тэгээ бид нэр $20,000 гаднаас бас зүгээр л хувь хүнээс бидний санаанд итгээд зүг зээлэр мөнгө олгож байна. Зээлийн хүүн бараг байхгүй. Ер нь өөрөө бол зүгээр л мөнгө өгөөд мөнгө буцааж дараа намайг туслая гэж байгаа тийм хүнтэй таарч ирсэн. Тэг яг энэ импактэд одоо зорж юм хийдэг ногоон бизнес тийм ээлтэй хүмүүс чинь ингээд айгүй их дэмждэг юм билээ. Гадаадд бол ташрамд яг ингээ хөрөнгө оруулагч хайж байгаа залуусд хэлэхэд бол зөндөө олон хүмүүстэй уулзч үзэхгүй болвол тэгэл одоо нэг угаасаа нэг юм хөв байдаг шүү дээ. Одоо бараг 100 юм хүмүүсүүд тэгжиж нэг ганц хоёр нь л явах байх. Тэгэхээр нэлээд олон хүмүүс рүү хандж үзэх хэрэгтэй хэдэн жил баг. Тэгжиж л нэг яг олох баг. Би бол судалгаа хийдэг л гэж боддог. Судалгаагаа хийлээ гэж бодсон тэр судалгаа нь жоохон буруу судалгаа гэдэг. Би ч өөрөө байгалийн шинжилгээ ухааны юм болохоор яг энийг энэ төвшөнд хүртэл дэлхий дээр энэ салбар ямар салбарууд хаанаас яаж ингэж судлаад хаана уулзж байгаа хаана яг одоо тэр инновацлог илүү үр өгөөчтэй юм хийх ч юм уу боломж нь байна гэдгийг олж яг харж иж өөрийнхөө судалгаагаар биш бусдын хийсэн судалгаагаар нэлээд сайн судалж иж л хийхгүй яг одоо өөрийнхөө фаундерууд өөрсдийнхөө амьдралын туршлагаар ч юм уу эсвэл нэг тийм өөртөө л байгаа датан дээр тулгуурлаж шийдвэр гаргаад тэгээд тэрэн дээрээ хөөрөөд ингээд жоохон тийм delusional юм руугаа орчод идэх санагдсан. Тэр нь өөрөө алдаа. Тэгээд тэрийг тестлэхгүйгээр өөрийнхөө баясаар өөрийнхөө зөв гэж бодсон итгэл үнэмшлэр ингээд тултлаа явдаг. Тэгээд тултлаа явуул болно гэд найдчихдаг. Тэгэхээр судалгаатай батны юм л дээрээс нь тултлаа явж ижил үр дүнд хүрнэ. Бид нар хоньны ноосоо ашиглаад манай дамжлагын 3 шатыг даваад яг энд эцсийн бүтээгдэхүүн болж харагдчихэв. Яг энэ рол бол одоо энэ фильтрийн материал маань өөрөө бидний эцсийн бүтээгдэхүүн. За эхлээд хоньны ноос маань угаагдаад, самнагдаад юм нарийн ноос болоод бэлэн болсон байх хэрэгтэй. Энэ шатыг бид нэр шууд бэлэн байдлаар нь худалдаж аваад за хамгийн одоо эхний шатн дээр биднийх нөгөө одоо файбертайгаа холиод тэгээд самнах ажиллагаанд орж байгаа. Тэгээд самнаад нингэн болгоод нөгөөтгөө олон давхарлаж өөрсдийн хүссэн одоо хэмжээндээ аваачаад одоо хүссэн одоо чанар одоо агаар шүүх чадвартай аваачиж жагаад дараа нь яг тодорхой одоо дулаанаар боловсруулалтанд оруулж ингэж нэвтрүүлж өгөөд яг хамгийн сүүлд нь эндүүдэд гарч ирээд хурааж байгаа гэсэн. Эригийн голох давуу тал яг масс үйлдвэрлэлээр одоо үнээр өрсөлдөхүүц хамгийн affordable буюу хямд тэгснэ хамгийн одоо өндөр үр дүнтэй efficient гэж байгаа. Өндөр үр дүнтэй шүүх идэх үг. Тэгээд масс үйлдвэрлэх боломжтой. Яг ийм фильтр одоо ноосоор ашигласан байхгүй дэлхий дээр. За өөр нөгөө Lanaco гэдэг Шинэ Зеландийн компани байгаа. Шинэ Зеландийн хоньны ноос ашигладаг. Даанч Шинэ Зеландийн хоньны ноос Монгол хоньны ноосны үнээс 60 дахин илүү үнэтэй. Тэгэхээр энэ өрсөлдөхөд хэцүү. Тэгээд тийм болохоор тэд нэр маш юм luxury зах зээл рүү орж байгаа. Бид нар болохоор масс үйлдвэрлэлээр ингээд нөгөө талаас нь ингэж хамах зорилгоор bottom up approach одоо доороос нь ингэж одоо бүр юм салбар руу ингэж гүн орсон тийм арга барилаар үзэлцэж байгаа гэсэн. Тэгэхээр Шинэ Зеландийн Lanaco бол маш нарийн чамин юм хийдэг. Гэхдээ маш бага хэмжээтэй хийдэг тийм масс үйлдвэрлэлд орох боломжгүй гэж харж байгаа. Яг мэдгүй одоо хөгжүүлэлт нь ямар явж байгааг мэдгүй анх бол тийм байсан. Тэгээд бидний амбиц бол дараа жил энийгээ бүтэн зохицлоогоод 26 оны сүүлээс өөр хааны улсад энэ хабыг дараагийн хабаар байгуулах гэдэг тийм зорилготой байж байгаа. Байгалийн шинжилгээ ухааны талаас нь харуул бид нарыг ямар компани вэ гэхээр бид нэр одоо fiber технологийн компани гэхгүй одоо юм нарийн утаслаг ашигладаг. Тэгээ энэ утаслаг нь зөвхөн агаар шүүхээс зогсохгүй цаашаа ус руу орж болно. Илүү functional material гэх барилгын материал руу бүр явна гэдэг ингээд үе шатуудтай тэгээ хамгийн хэцүү технологи нь өөрөө яг агаар гэдэг энэ substance дээр төвлөрөх нь байсан. Тэгэхээр за агаараас эхлэе. Яг тэр уснаас эхлэх амархан бохгүй. Уснаас бид нэр зөвөр нүүрсэн фильтр хийгээд зарж болно. Гэтэ тэр угаасаа нүүрсэн фильтр хийгээд зарж л байгаа. Ус арай гайгүй амархан. Гэхдээ маш өндөр түвшинд юмыг шүүх ямар ч салбарт хэцүү. Гэтэ өргөн хэрэглээнд бол боломжтой. Тэгэхээр агаараас эхлэх нь хэцүү байна. Хэцүү буюу агаар чинь өөрөө бид нэр технологио сайн хөгжүүлж чадвал цаашаа нөгөө төлөв бүр маш амархан хийчих болно. Тэгэхээр бид нэр тодорхой нэг юм түвшинээр авчих юм бол бид нэр ингээ сайхан юм болгонд хийж явдаг. Маш өндөр юм одоо энерги юм шинээр хийх шаарддаг. Тэр энергиэд авчихаар сайхан ингээд гоё явдсан ш тодорхой төвшөнд очиж ордог. Миний гарт байгаа энэ фильтрийн материал бол бидний үйлдвэрээс гарч ирсэн фильтрийн рол гэсэн үг. Одоо энэ хавтгай
материал. Бид энийг 100% байгаль задартгаар үйлдвэрлэж чадж байгаа. Тэгээд манай үйлдвэрийн гол онцлог нь чинь өөрөө яг тодорхой хэмжээнд шүүж чадж байгаа баталж явах хэрэгтэй. Тэр ч утгаараа бид нэр энэ өнгөрсөн жил одоо Agripreneur гэдэг тэмцээний шалгараа тэрнийхээ грантын мөнгөөр олон улсын нөгөө ISO 16890 стандартын дагуу тестэлдэг энэ фильтрийн материал тестэлдэг төхөөрөмжийг худалдаж авсан өөрсдөө. Ингээ үйлдвэрээс гарсан юм болгоно сайжруулж хөгжүүлэхийн тулд байнгын тестэлдэг. Тэгээд тестэлэхдээ commercial юм HEPA фильтртэй арчуулж тестээ үздэг. Манай хийж байгаа юмнууд бид нар өөрсдөө ихтэй хөгжүүлэхийн тулд төхөөрөмж хүртэл худалдаад авсан. Энэ төхөөрөмж Монголд өөр газар байхгүй. Манай үйлдвэр дотор л байгаа. Crowdfunding ашигласнараа хэрэглэгчтэй сэргээх, иргэн сануулгах, тэгээ бид нэр шинэ төвшөнд гарч байгаа шүү гэдгийг сануулгах. Дээрээс нь цаг хугацааны хувьд ингээд намар яг хүмүүсийг агаарын бохирдлыг одоо хүмүүс утаагаар л мэддэг болохоор за ингээд намар утаа хэсгээс өмнө сайхан худалдаж авах, хямдаар худалдаж авах боломж олохыг гэдэг тэр мессежүүдийг өгөхийн тулд нэг сумаар 2 тулаа, 2 3 тулаа юм болов. Бид нар тэгтээ нэг риск айж исэн юм эхлүүлснээс хойш хүмүүс нөгөө краудфандинг шинэ болохоор итгэхгүй баг. Тэгэхээр бид нар өөрсдөө бас хэрэглэгчдийн рискийг үүрэлцээгээд өөрсдөө хувь хүмүүсээс бас мөнгө зээлээд бид нар угаасаа краудфандинг явна. Энэ угаасаа ер нь амжилттай болчихно. Ягаад тэгэхээр эерэг жилийн өмнө хүмүүс мэддэг болсон. Тэгээ бид нэр дахиад маркетинг хийж сошиалар буст хийгээд болчихно гэд. Тэгээ хүмүүсээс мөнгө авчаад бас давхар худалдан авалтаа хийгээд тэгтээ бүрэн худалдан авалт хийгээгүй. Тэгээд тал худалдан авалтаа краудфандаас оруулъя гэх. Тэгээд явсан чинь хүмүүс яг ингээд бас рискээс нэ. Тэр бидний бодож ирсэн рискийг бол ер нь л асууж ирсэн. Тэгээд тэр нь байхгүй гэсэн чинь бүр ингээд маш хүчтэй яваад. Тэгээд бид нарыг бас амжилттай краудфандад дүүрэхэд нөлөөлсөн баг гэж бодож байна. Яаж яг амжилттай дүүрэх вэ гэдэг дээр хүмүүсийн бодох айцууд юу ажиллах вэ тэрийг ирэмбэлж байгаа. Түрүүний хэлсэнчлэн яг худалдан авалтыг хийх юм бол бид нэр ингээд борлуулалтын нөгнөө дээрээс нь хугацааны дараа санаа зовлтгүй ингээд ирээд яана бид гэрэмэр хийцэн хүмүүст айлуулах ингээд ихтгэл найдвар төрүүлэх хүч байдлаар контентуудаа гаргая гэж утсан. Тэгээд одоо хаач дахиж зарлахааргүй ийм хямдралтай өнөр авч болно гэдгийг илэрхийлж байгаа. Тэгээ Монголдо цаашаа хамгийн гол бүтээгдэхүүний онцлогоо бас сайн хэлсэн. Бидний фильтр дотоодосоо нийлүүлээд дараа нь солиод иж болно. Одоо Xiaomi ч юм уу өөр гадны юмуд бол гаднаасаа л худалдаж авна. Дээрээс нь пластик, дээрээс нь нэг гаднаас муухагаар хэлвэл хог авчрал хог болгоно гэсэн үг байхгүй. Пластикийг дахин боловсруулдаг юм манад байхгүй учраас бүр цэвэр хог болно. Тэгэхээр манайх бол ерөөсөө хог болохгүй. Бүрэн задарчих учраас гэл. Тэгэхээр тийм байдлаар тэрийг үн цэнийн төв дүүлгэж гаргаад дээрээс нь хүмүүс худалдан авалтаараа өөр бас юм худалдан авалт хийх боломжгүй цэцэрлэг хүүхдүүдэд яг дахиад нэг юм агаар цэвэршүүлэгч өгөх тэр боломжийг олохыг гээд угсаа бид нэр тодорхой хувиа дандаа дээд зарцуулна гэдэг анханасаа л тийм байсан. Одоо энэ аарын бохирдолд маш эмзэг бүлгүүд рүүгээ шууд аль болох илүү хөнгөлөе гэдэг тэр стратегийнхаа дагуу энэ краудфандинг гэвэл цэвэр агаартай өвөл одоо фандиагийн төслийнхөө үеэр цэцэрлэгүүдэд бүх 10% хандуулнаа. Цэцэрлэг хүүхд хамгаалах төв өсөл сургууль гэдэг. Тэгээд бид нэр өнгөрсөн жил нэг хүүхд хамгааллын төв, 2 цэцэрлэгийн танхимуудад нэг юм 14 140 гэдэг чинь 14 девайс одоо хөргүүлсэн гэсэн. Ганц хамгийн гоё зүйл байгаа. Краудфандинг дээр хэрэглэгч манай тал болдог байхгүй. Одоо уламжлалт бизнес модель дээр тухайн цаг үед нь хүнд хэрэг болоод дуусах юмыг зарах борлуулах ч юм уу хэрэглэгчтэйгээ дахиж харьцахгүй байх бизнесүүд маш олон байдаг. Гэтэл краудфандинг бол хэрэглэгч нь өөрөө дэмжиж окей би танахыг ингээ юм гараачгүй байхад ингээ мөнгө өгөөд урьдчилаад авъя гэж байгаа нь өөрөө энэ шал өөр юм одоо санхүүгийн модельтэй угаасаа тийм бүтээгдэхүүн. Тэгэхээр хамгийн гол үнэт зүйл нь хэрэглэгчтэйгээ нэг талд суугаад гараа бариад хоёулаа тэрийг хий гэж байгаа. Тэр л мөн чанар нь гэж бодож байна. Тийм одоо маш одоо тийм шударгаар ямар нэгэн тийм нууж хаахан байхгүй процессо стори оруулаад бид нар ингэсэн гэдэг. Тэнгүүд хэрэглэгч нар зөв үн цэнийг ойлгоод одоо нэгдээд байгаа байхгүй. Тэр нь л хамгийн гоё. Хамтын санхүүжилтийн соёлыг